Сайн байцгаана уу хүн төлөвчтэй. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор Монгол улсын санхүүгийн зохицуулах хорооны дарга Түндвийн Жамбаажам оролцож байна. Түндвийн Жамбаажам санхүүгийн зохицуулах хорооны дарга Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлэр санхүү эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй тус төгссөн. 2006 оноос санхүүгийн зохицуулах хороонд хяналт шалгалтын газар, үнэт цаасны газарт мэргэжилтэн хянан шалгагч, ахлах, хянан шалгагч, хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийг хилцсэн дарга, үнэт цаасны газарт дарга, хяналт шалгалт зохицуулалтын газарт орлогч дарга, ажлын албаны даргаар тус ажиллажээ. 2025 оноос санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байна. King Tower Apartment Belги улсын Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м2 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна. За сайн байна уу та? Сайн байна. Хоёул өнөөдөр хөрөнгийн зах зээлийн тухай, гол зохицуулж байгаа танай байгууллагын тухай, тэгэд ямар хуу юм сорилтууд хугарч байгаа тухай ярий. Эхний ээлжинд өнөөдөр одоо санхүүгийн зохицуулахаар ер нь анх хэзээ байгуулагдсан, өнөөдөр хэдэн хүнтэй байгаа юм бэ? Монгол Улсын их хурлаас 2005 онд анх санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байдаг. За тэгээд энэ Азийн орнуудад нийтлэг түгээмэл байдаг. Энэ нөгөө санхүүгийн зах зээлийн нэгдсэн хяналт зохицуулалтын байгууллагыг бол Монгол улсад анх 2005 оны энэ хуулиар бол тогтоосон эрх зүйн байдлын. Тэгээ 2006 оны 1 сарын 25-ны өдөр санхүүгийн зохицуулах хорооны анхны дарга гишүүдийг томилсноор энэ байгууллага бол үүссэн гэж үздэг. Даатгал, хөрөнгийн зах зээл, за бичил санхүүгийн зах зээл гэсэн юм үндсэн 3 энэ зохицуулалтын салбарыг анх зохицуулах гэж бол байгуулсан. Та мэдчихэж байгаа нэг үнцаасны хороо гэж байсан тийм ээ. Үнцаасны хороог татан буулгаад суурин дээр нь. За тэгээд Монгол банкнаас бичил санхүүгийн салбар буюу энэ банк санхүүгийн байгууллага, хадгалан зээлийн хоршоо. За тэгээд тухайд мэргэжлийн хяналтын газар даатгалын хяналтын одоо нэгж байсан юм билээ. Тэндээс даатгалын одоо Монгол улсын арилжааны даатгалын зохицуулалт ирээд ингэж анх байгуулагдсан төвхтэй. За өнөөдрийн байдлаар бол манайх нэг 180 гаруй хүнтэй орон нутаг гэдэг юм өөр газар салбар зөвхөн төвдөө үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байгаа. За ингээд 2005 онд танах байгуулагдсанаас хойш 20 жилийн дараа өнөөдөр хоёулаа Монгол улсын санхүүгийн зах зээл, даатгалын зах зээл, бичил санхүүгийн зах зээл энэ гурав ч нь одоо ямар хөө хэмжээний нийт хөрөнгөтэй байдаг тус бүртээ. Яг олон жил ингээд нөгөө банкнаас бусад санхүүгийн салбар гэдэг ингээд яриад ирсэн. Ерөнхийдөө энэ таны саяны дурддаг энэ 3 хүндсэн салбар бол одоо өнөөдрийн байдлаар бол дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувь руу 20 одоо 6 орчим хувьтай байна. 26 орчим хувьтай эзэлж байна. За энэ бол одоо сүүлийн жилүүдэд бол нэлээдгүй одоо өсөлттэй байгаа. За олон жил бол банк болон одоо банкнаас бус салбар 95 гэсэн харьцаатай байсан. Банк маш их домгойлж хөгжиж ирсэн гэдэг юм яриа байсан. За өнөөдрийн байдлаар бол энэ харьцаа бол өөрөөр хэлбэл дотоодын бүтээгдэхүүнд харьцуулж байгаа энэ харьцаагаар үзэхээр манайх бол нэг 26 орчим хувьтай. Өөрөөр хэлбэл хорооны зохицуулалтын салбарууд 26 орчим хувьтай байгаа юм. За нөгөө талаас санхүүгийн зохицуулах хороонд ялангуяа энэ уламжлалт саяны дурддаг энэ 4 салбараас гадна сүүлийн нэг 4-5 жилийн хугацаанд маш олон юм зохицуулалтын шин салбарууд бол хариалагддаг болсон. За тухайлбал одоо энэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай бол батлагдсан. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны чиг үүрэг бол хяналтын чиг үүрэг, зохицуулалтын чиг үүрэг бол хорон дээр нэмэгдэж ирсэн. За виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулийг Монгол Улсын хурлаас баталсан. За энэний хүрээнд бол виртуал хөрөнгөний үйлчлэгээ үзүүлэгчийг бүртгэх, хяналт тавих энэ чиг үүрэг бол санхүүгийн зохицуулах хороонд ирсэн. За нэмээд мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг Монгол Улсын их хурлаас мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай. Тэр нь за энэ бол одоо бид нэг олон жил ярьсан ламбардын зохицуулалт олон жил зохицуулдаг явж ирсэн. Тэгэхээр мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар санхүүгийн зохицуулах хороо бол
энэ мөнгөн зээлийн үйл ажиллагааг дагнаж эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг бүртгэх, үйл ажиллагаанд нь хяналт тавих ийм харилцааг зохицуулж. Тэгэхээр бүх ломбард ханаас бүртгэлтэй юу? Ломбардууд бол нийтдээ мөнгөн зээлийн үйл ажиллагааг бол хуулийн этгээд иргэн хоёр хэлбэрээр явуулж байгаа. Тэгээд хуулийн этгээдийн бол үндсэндээ санхүүгийн зохицуулахаараа бүртгэж байгаа. Иргэн за тэгээд магадгүй нөгөө бага дүрмийн сантай жижиг аж ахуйн нэгжүүд нь бол орон нутаг дээрээ нийслэл дээр одоо дүүрэг дээр аймагуд дээр бүртгэл нэгдээд явдаг. Иргэндээ зээл өгөөд авч чадахгүй байвал бүртгэл нь хаана байх вэ? Очиж бүртгүүлэхийн тал дээр ямар зохицол? Одоо бол мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар бол мөнгөн зээлийн үйл ажиллагааг дагнаж эрхэлдэг, тэрийг байнга эрхэлж ашиг олдог тийм ээ. Ийм үйл ажиллагааг бол заавал бүртгүүлж хийх ийм хууль үйлчилж байгаа. За тэгээд зээлийн хүүгийнх нь хязгаарыг бол санхүүгийн зохицуулах хороонд иргэд мөнгөн зээлийн бодлогын зөвлөл гэж байдаг. Тэр бодлогын зөвлөлөөс бол 4.5% хязгаар тогтооцсон сарын энэс дээш хүүтэй бол мөнгө зээлхийг бол хоригддаг байгаа. Зөвхөн орон нутагтаа юм уу санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсний үндсэн дээр энэ зээлийн үйл ажиллагааг дагнаж эрхэлж байгаа ийм хууль бол үйлчилж байгаа. Ломбард дээр ямар хязгаарлалт байдаг? Адилхан 4.5 ломбард болон иргэн өөрөөр мөнгөн зээлийн үйл ажиллагааг эрхэлж байгаа иргэн хуулийн этгээд 4.5%-аас дээш. Ломбард гэж бичсэн байгууллага болгоод танад нэгдүгээр бүртгэлтэй юу? Бүртгэлтэй. Хоёрдугаар тэгвэл тэр ломбард дээр очиж байгаа хүн сарын 4.5%-аас илүү хүү авах ёсгүй юм байна. Авах ёсгүй яг үнэ. Хэрвээ тийм гэрээ байгуулвал нөгөө зээл авсан бол илүү гарсан хүүгэл төлөх одоо үргэхгүй гэсэн. За тэрийг чи иргэн болгон мэдэхгүй л байгаа. Нэмээд бол манай дээр 2020 онд бол Монгол Улсын их хурлаас банкны салбарын нэлээдгүй реформын ажлууд хийгдсэн. Тэгээд системийн томоохон үндэсний системийн банкуд бол олон нийтийн банк болсон байж байгаа. За энэ хүрээнд бол энэ банкуудыг бүртгэх, олон нийтийн болгох ийм ажлын хүрээнд бол манай дээр бас банкны хуулийн тодорхой одоо хүрээнд хяналт бүртгэлийн хяналт тавих ийм чиг үүргүүд ирсэн. За нэмээд энэ дээр эцэст нь хэлэхэд нөгөө Монгол улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд тэмцэх нөгөө хүрээнд саарл жагсаалтаас нэг гарч авсан. 2019 онд орсон. За тэр хүрээнд бол өнөөдөр санхүүгийн бус манайх бол одоо санхүүгийн зохицуулах байгууллага, зохицуулагч байгууллага улсын их хурлын одоо улсын их хурлаас удирдлагын томилогддог, улсын их хурлтай ажиллан хариуцсан тайлгнадаг ийм байгууллага. За гэтэл манай дээр бол 2020 онд санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухайлд өөрчлөлт оруулаад үйл хөдлөлгүүд эд хөрөнгийн зурчлал, за үнэт идэлэл, тэдгээрээр хийсэн идэллийн арилжаа эрхлэгчийн салбар хоёрыг бүртгэлжүүлэх, за мөнгө угаахын хяналтыг хэрэгжүүлэх, за мэдээлэх тайлагнах үүргийн хэрэгжтэд хяналт тавих тэмцээг үүрэг хорон дээр хуулиараа чиг үүрэг ногдуулаад өөрөөр хэлбэл нөгөө хяналтгүй олон жил явсан салбар мөнгө угаахын мэдээлэх тайлагнах үүрэг хэрэгждэггүй юм салбар байсан. Энэ хоёр салбарыг 2020 оноос хойш санхүүгийн зохицуулахаараа бүртгээд хяналтайгаад явж байна. Өнөөдрийн байдлаар 370 орчим үйл хөдлөх хөрөнгийн зурчлалын одоо компани санхүүгийн зохицуулах орноос хойш өрөлттэй үйл ажиллагаа явуулж байгаа бол за 370 орчим компани 1000 гаруй нөгөө брокер агентууд үйл ажиллагаа явуулж байгаа бол за үнэт идэлэл, үнэт металлын арилжаа эрхлэгч 800 орчим голцоо иргэд байдаг. За энэ иргэдийн бүртгэл манай дээр байна. За энэ хүрээндээ манайх бол тэдгээр бизнес эрхэлж байгаа иргэн хуулийн этгээдийн мөнгө угаахын одоо хуулийн хэрэгжилтийг хяналт тавьдаг, мэдээлэх тайлагнах үүргийн хэрэгжилтийг хяналт тавьдаг, тайлан мэдээгээр нь хяналт тавьдаг ийм чиг үүргийг бол хэрэгжүүлж байгаа. Алт мөнгө зарж борлуулдаг тийм иргэдэд танад бүртгэлтэй байдаг. Бүртгэлтэй байдаг гэсэн үг. За алт одоо голцоо нөгөө алтны арилжаа эрхлэгч нар байдаг шүү дээ. Тийм нөгөө жижиг дунд нөгөө алт одоо албарлсан иргэдээс худалдаж аваад банкнд нинжанууд дээр очиж авдаг хар машинтай хүмүүс ченж үүрдэг тийм тэрийг бүртгэлжүүлж байгаа. За нөгөө талаас энэ хүнд металлын арилжаа гэдэг нь шүү дээ өндөр үнэтэй арилжаа тэрийг бас бүртгэлжүүлэх. За ингэснээрээ санхүүгийн зохицуулахаараа сүүлийн 1-5 жилийн хугацаанд бол зохицуулалтын салбар бүртгэлтэй одоо зохицуулалттай этгээдийн салбар бол одоо үлэм хэмжээгээр нэмэгдсэн. Финтек байна бас. Финтек байгаа. Тийм виртуал өрнөгийн үйлчлэгээ үзүүлэгч. Одоо тэрний эргэлт улам нэмэгдэж байгаа тийм. Ийм олон салбарууд бол нэмэгдсэн. Одоо манай санхүүгийн зохицуулах хороонд нийтдээ 11 салбар түрүүн зөвхөн анх байгуулагдахтаа бол уламжлалт 4 салбарыг та хоёр ярьж хэлсэн. Тэрнээс хойш үндсэндээ 7 салбар сүүлийн 5-6 жилийн хугацаанд нэмэгдээд одоо бие даасан 11 салбарын иргэн хуулийн этгээдийн үйл ажиллагаанд бол хяналт зохицуулалтыг хийж байгаа. За хоёлаа энэ их зүй юм боллоо. Ер нь танайхыг зөвхөн нэг хувьцаануудыг зохицуулдаг гэж хүмүүс ойлгодог. Мас тэгэхээр одоо энэ дотроос хоёлаа юуны өмнө эхлээд хоёлаа хөрөнгөний зах зээлийн тухай ярив. Хөрөнгөний зах зээл дээр оролцож байгаа бүх хүмүүсийн
одоо хувьцаа гаргаж байгаа хүмүүс, худалдаж авж байгаа хүмүүс, энэ бүхнийг зохицуулж байгаа брокерууд, мөн хөрөнгийн бирж тийм ээ. Хөрөнгийн бирж танай удирдлагын дор байгаа тийм ээ. Тэгээ энэ бүхний чинь тоглолтууд нь яавал чивэл хувьцаа эзэмшигч хүнийхээ эрх ашгийг хамгаалсан. Тэрийг одоо ямар нэг хэмжээр зөрчөөгүй байхын тулд тэд тэр шиг тодорхой хууль журмынхаа дагуу тайлангаа гаргах ёстой. Улирал болгонд гаргах ёстой. Тэгээ тэрийг гаргаагүй бол бас асуудал гардаг тийм ээ. Тийм. Тэр яах вэ? Хөрөнгийн зах зээл дээр бол их олон оролцогч нар бий. За түүнээс бол гол оролцогчийн таа бол нөгөө үнцээс гаргагч талаас нь сайн ярьлаа тийм ээ. Бүтээгдэхүүнээ гаргадаг, за хувьцаагаа гаргадаг, бондоо гаргадаг, олон нийтэд санал болгодог тийм ээ. Хөрөнгө оруулалтын үнцээс, хөрөнгө оруулалтын сангийн нэг жирхүүд олон төрлийн санхүү хэрэгслүүд гаргадаг юм аж ахуй гэж байгаа. За нөгөө талд нь олон хөрөнгө оруулагч нар гэж байгаа. За ихэнхдээ манайх бол нөгөө одоо ритейл гэж нэрлэдэг жижиглэнгийн буюу хувь тоглогч нар голцоо оролцдог ийм зах зээл байж байгаа. За мэрэгжлийн урт хугацааны хөрөнгө оруулагчдын баат суурь багтай ийм орон. Тэгээ ийм онцлогтой зах зээл дээр бол үнцээс гаргагч буюу тэр хувьцаа гаргаж байгаа компани, бонд гаргаж байгаа компаниудад бол одоо олон төрлийн шаардлагууд тавигдана. За эдгээрээс дурдвал өөрөөр хэлбэл нөгөө компани засаглалын шаардлагууд маш ихээр тавигддаг. Мэдээ тайлна. Санхүүгийн болон санхүүгийн бус мэдээллүүдийг цаг тухайд нь тогтмол хүргэж явах хэрэгтэй. Тогтмол хүргэхгүй байвал яах вэ? Тогтмол хүргэхгүй бол нэгдүгээрт яг хөрөнгийн бирж бол өөрөө бүртгэлтэй байгаа компаниуд дээр хяналттай байх чи үүрэгтэй. Хөрөнгийн бирж. Өөрөөр хэлбэл бүртгэлтэй байгаа компаниуд дээр засаглалын шаардлага хангахгүй, мэдээлэл тайлагнах үүрэг хэрэгжилтүүдээ тухай бүр хүргэхгүй байвал хөрөнгийн бирж тэн дээр нь арга хэмжээг нь авна. За хөрөнгийн бирж бол өөрийнхөө одоо бүртгэлийн шаардлага шалгуураараа бол арга хэмжээ аваад явна. За хэрв энэ нь одоо удаа дараа ингэ зөрчигдөд байвал санхүүгийн зохицуулах орооноос одоо нөгөө бид хүү ярьдаг нэг зөрчлийн хэрэг гэж ярьдаг шүү дээ. Тийм. Даргуулын арга хэмжээ, буруутай албан тушаалтан байд юм уу? Гүйцэтгэх захирал, тууцын дарга, нарийн эмчгийн дарга өөрөөр хэлбэл олон нийтэд мэдээлэлээ тогтмол хүргэхгүй байгаа албан тушаалтангуудаар л зөрчлийн хэрэг нэгээд арга хэмжээ бол аваад явдаг. За ерөнхийдөө хувьцаат компаниуд бол жил болгоно нөгөө хувьцаат компанийхаа ээлжид хурлаа авал заавал хийн. Өстой тий. За санхүүгийн тайлангаа бол аваад итлэгдээд олон нийтэд улирал хагас жилийн эцээр бол хүргэнэ. За үйл ажиллагааны тайлангаа одоо нөгөө energy report гэж нэрлэдэг. Энийгээ бол тогтмол ингэж хүргэж, тайлагнаж ингэж явдаг. Хамгийн гол зүйлүүд бол нөгөө олон нийтэд мэдээлэл хүргэх, энэ нь үнэн бодиттой байх. Энэ шаардлагуудыг л хангуулж ажиллаа. За нийт одоо Монгол улсад хувьцаат компани хэд байдгийг. За өнөөдрийн байдлаар бол нийтдээ хөрөнгийн биржээр бүртгэлтэй 170 орчим хувьцаат компани. 170. Энэний хэдэн нөгөө өмч хувьчлалаас улбаатай. За манайх чинь нэг онцлог зах зээл тийм хөрөнгийн зах зээл. Анх бол 1991 оны 1 сард хөрөнгийн бирж байгуулагдаад за тэгээ байгуулагдсанаас хойш 4 жилийн дараа өөрөөр хэлбэл 3 жилийн дараа бид нэр улсын хурлаас хөрөнгийн зах зээлийн үнцаасны зах зээлийн тухай хуулийг баталсан байдаг. Тэгээд 95 оны 1 сарын 1-ээс үндсэндээ нөгөө хөрөнгийн зах зээлийг зохицуулдаг хяндаг үнцаасны хороо байгуулагдсан. Тэгэхээр энэгээр юу хэлэх гээд байна гэхээр эхлээд хөрөнгийн бирж байгуулагдаад явсан нь манайх бол хөрөнгийн биржийг анх нөгөө өмч өвчлөх хэрэгсэл болгож өөрөөр хэлбэл нөгөө эргэн бүрт тараасан цэнхэр тасалбараар за тухайн 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцааг хувьчлах юм зорилготойгоор хөрөнгийн бирж анх байгуулагдсан. За 95 оны 8 сар хүртэл үндсэндээ яг энэ нөгөө анх дахь зах зээл дээр нөгөө цэнхэр тасалбаруудыг, ваучеруудыг хувьцаа болгох. Хэдэн оноос хэдэн оны хооронд хийчихэж байгаа юм? Үндсэндээ энэ анх дахь зах зээлийн арилжаа буюу одоо 91 оноос хөрөнгийн бирж байгуулагдаад за түүнээс хойш бол үндсэндээ нэг 4-5 жилийн хугацаанд нөгөө цэнхэр тасалбаруудыг, ваучеруудыг 475 улсын үйлдвэрийн газрыг хувьчлах юм хэрэгсэл болгосон. Тэгэхээр манай энэ хувьцаат компаниуд бол ерөөсөө нэг 70-80% нь тэр үед үүссэн одоо гутлын үйлдвэр гэдэг юм уу, спиртийн үйлдвэр гэдэг юм уу, тийм ээ. Арширны үйлдвэр, эсхийг гутлын үйлдвэр гэдэг ийм үйлдвэрүүдийг хувьчлах замаар бол хөрөнгийн биржээр анхны хувьцаат компаниуд үүссэн. За яг сонгодог утгаараа юу гэдэг IPO хийх тийм ээ, олон нийтэд тодорхой төслөө бизнесээ санал болгоод тэгээд олон нийтэд үнцаасны танилцуулга олон нийтэд санал болгоод сонгодог утгаараа IPO хийх энэ процесс бол 2000 үндсэндээ 6 оноос 5 оны сүүл 6 оноос анхны компаниуд олон нийтээс мөнгө босгож бизнесээ хийж олон нийтийн компани болдог ийм сонгодог юм IPO-нууд бол за хоёул хоёр янз инвест.
Та ярьж 170-аад компаниудын чинь 70% нь өмч хөвчлээс уламжилттай гэж. Тэр өмч хөвчлээс уламжилттай компаниудын хувьд одоо тэр чинь бол Монгол улсын 70 жилийн хөдөлмөрөөр бүтсэн ямар нэг компаниуд байгаа сайн уу? Тэгээд тэрэн дээр одоо явсаар байгаад жижиг том хувьцаа эзэмшигчтэй болчлоо шүү. Жишээлбэл саяхан говь гэж компани 16.1 хэдэн хувийн билээ 25 мянган хүн эзэмшдэг тийм хувьцаатай компани байсан чинь тууз нь болохоор бид нар энийг одоо хязгаарлалт хариуцлагатай компани болно. Тэр 25 мянган хүний хувьцаа худалдаж авна гэдэг шийдвэр гаргасан байсныг одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол гаргаж асууж хүмүүс гайхаж энэ төр байсан. Танаач хариу өгсөн болтой яг энэтэй холбоотой одоо яг юу болох юм говь дээ. Яг хоо компани хэлбэрийн өөрчлөлт одоо хувьцаат компани хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байгаад хязгаарлагдмал хариуцлагатай компани болох энэ боломж нь бол өнөөдрийн Монгол улсад төлөвлөж байгаа хуулиараа бол нээлттэй. Тийм, онлын хувьд боломжтой. Нийтдээ би энд сүүлийн 6 жилийн хугацаанд 23 хувьцаат компани хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон байгаа юм. За гэхдээ энэ дээр бас их тодорхой тайлбар хэлэх хэрэгтэй болчиход байгаа юм. Эдгээрийн 13 компани өөрөөр хэлбэл 23-ын 13 компани нь тархины дулааны цахилгаан станц гэдэг юм уу, тархины дулааны сүлжээ гэдэг юм уу, тийм ээ, дулааны цахилгаан станц 3 гэдэг юм уу, 4 гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл ганцхан хувьцаа эзэмшигчтэй 100% төрийн өмчтэй хувьцаат компаниуд хасагдсан байна. Өөрөөр хэлбэл анх энэ их анх энэ компани төр эзэмшигчтэй ганц эзэмшигчтэй. За. Тэгэхээр анханасаа нөгөө энэ компаниудыг компани болгохдоо хувьцаат компаниар тухайн нэг өмч хөгжлөх комиссийн шийдвэр, өмч хөгжлөх комиссийн яг нөгөө 10 орны шийдвэр гараад 13 нь. За. Өөрөөр хэлбэл олон жил манай зах зээл дээр явсан байхгүй. Ганцхан 100% төрөмжтэй. Тэгсэрний хувьцаат компани, хувьцааны эзэж арилжаалагддаг. Зах зээлийн хөрөх чадвар, зах зээлийн үнэлгээнд оролцдог. Тэгсэрний тоон аяг болоо харагдаад. Мят байна. Тийм. Тэгэхээр энэ 100% төрөмжтэй угаасаа явж ирсэн. Тухайн үед бол анх байгуулагдаад хөрөнгөний бирж бүртгүүлэхдээ нөгөө яванда олон нийтийн болно, хувьчлагдана. Тийм учраас хөрөнгөний бирж дээрээ бол 100% төрөмжтэй ч гэсэн бүртгэлтэй явж ийл гэдэг тийм агуулгатай бол анх төрөмчийн хорооны шийдвэр мэдрэг. Тэгээ хувьцаа мөрцөн борлогддгоо заавал арилжаалах боломжгүй юм чинь тийм 100. За тэгэхээр 13 нь бол өөрөөр хэлбэл хөрөнгөний бирж мөнгөс хассан. За өөрөөр хэлбэл тэр нь бол одоо хаалттай хувьцаат компани гэдэг хэлбэрээр явж байгаа гэсэн үг. За тэгэхээр 13 энэ 23 компани сүүлийн 6 жилийн хугацаанд 13. Угаасаа нэг хувьцаа эзэмшээ төрийн 100% өмчтэй. Хувьцаат компани гэсэн нэртэй явсан юм. Хөрөнгөний биржээр орохгүй юм бол хөрөнгөний биржээр хувьцааны арилжаалагддаггүй юм бол энэ хэрэггүй гэдэг. Өөрөөр хэлбэл бид нэр энэ хөрөнгөний биржийн бүртгэлийг зэгцлэх. За бусад 13 нь бусад 10 нь яасан. Бусад 10 нь бол яг энд бол ерөөсөө дандаа нэг өмч хөвчлөлийн хүрээнд үссэн. За хувьцааны төвлөрөл бол нэг 80-аас 90% төвлөрсөн. Нэгээс 2 хүнд гэдэг юм уу? Одоо гэр бүлийн өмчлөл тухайн үед бол яг нөгөө төрөмчийн дуудлага худалдаагаар ихэнхдээ арилжаа зохион байгуулагддаг учраас төвлөрлүүд айгүйх өндөр байсан юм бэл. Тэгэхээр энэ 10 компани бол одоо жишээ нь тэр дээр үеийн одоо эвлэл гэдэг юм уу, алтайн буянч гэдэг юм уу, тийм ээ. За өсгөл усан замч гэдэг юм уу. Дээр үед өмч хөвчлөлийн хүрээнд үүссэн энэ компаниуд хэлбэр өөрчилсөн байж байгаа. Хэлбэр өөрчлөлт. Тэгээд санхүүгийн зохицуулах хорооны хувьд бол энэ хэлбэрийн өөрчлөлт процесс дээр хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр мэдээж гарна эхлээд. За тэр шийдвэр гарсны дараагаар бол хөрөнгөний бирж эхлээд хяндыг. Хөрөнгөний бирж өөрийнхөө бүртгэлээс хасах уугүй юу гэдэг шийдвэр эхлээд гаргана. Хамгийн эцэст нь санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр гардаг. За санхүүгийн зохицуулах хороо шийдвэр гаргахдаа хамгийн гол анхаардаг зүйл бол эн чинь мэдээж нөгөө жижиг цөөнд одоо хувьцаа эзэмшигчнэртэй байдаг. Томоохон нөгөө нэгэн сонирхолтой төвлөрсөн хувьцаа эзэмшигчний энэ шийдвэрийг голцоо гаргадаг олонхороо. Тийм учраас нөгөө жижиг хувьцаа эзэмшигчдэд ногдох хувь гэж ярьдаг. Тэр өгөөжийг л хамгийн өндөр байх. Тэгээд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хохироохгүй байхад хороо анхаардаг. Тэр чи боломжгүй юм биш үү? Хөндлөнгийн үнэлгээний байгууллага дүгнэлтийг гаргуулж байгаа. Хөрөнгөний нөлөөлдөг гэсэн. Хөрөнгөний нөлөөлдөг. За хоёрт нь аудитын дүгнэлт гардаг. Аудитын дүгнэлт гардаг. За гуравт нь хуулийн компаниудын дүгнэлт гардаг. За тэгээд энэ дүгнэлтүүдийг үндэслээд өөрөөр хэлбэл нөгөө зах зээлийн гэдэг юм уу, орлогын гэдэг юм уу, тийм ээ, өртгийн гэдэг юм олон ийм хандлагуудаар үнэлээд хөрөнгөний үнэлгээний компаниуд нэг ч хувьцааны үнийг тогтоодог. Гэхдээ энэ бол одоо ялангуяа энэ одоо олон жил хувьцааны арилжаалагддаг болсон энэ компаниудын хувьд бол бирж дээрх зах зээлийн хувьцааны үнэлгээ бол маш бага байдаг. Тэгэхээр санхүүгийн зохицуулах хороо бол гол нь энэ хөрөнгөний үнэлгээ, газрын үнэлгээ, үйл хөдлөл хөрөнгөний үнэлгээ, бусад бизнесийн үнэлгээг одоо тогтоолгоод тэгээд тэн дээр
тэн дээр үндэслэж одоо хамгийн одоо өндөр байхаар нэг ч хувьцааны үнэлгээ өндөр байхад бол анхаардаг. Газрыг нь тооцоод, байшингийн тооцоод, энэ байшингийн өөр бизнесийн ямар бит болон бит ус ямар хөрөнгөд байгаа юм тийм ээ. Тэр бүх үнэлгээнүүдийг тооцоод тэгээд жижиг хувьцаа эзэмшигч нартай одоо хамгийн өндөр байх нэг ч хувьцааг буцааж авах. Энийг тооцдог. Хэрвээ энэ шаардлагыг хангахгүй санхүүгийн зохицуулах орноос танай компаниг бол ХХК болох буюу хөрөнгөний биржийн бүртгэлээс хасах Монгол улсад бүртгэлтэй үнцаасны одоо бүртгээс хасах бололцоог байна гэдэг шийдвэрийг бас гаргадаг. Юуны хувьд, говийн хувьд ямар хэмжээний яваа? Говь хувьцаат компани тухайд бол сая ээлж тусварлаа 9 сарын ихээр оролдуулж компани хэлбэрийг ХХК болгох шийдвэр бол компани нь гаргасан юм байна лээ. За тэгээд одоо компани гаргаад манай дээр бол аль биесны нөгөө бүртгэлээс хасуулж ХХК болгуулъя гэдэг хүсэлтэй бол аль биесээр ирвлээгүй. За хөрөнгөний бирж дээр бол бүртгэл нь хянагдаж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бол яг хөрөнгөний бирж болон бусад энэ мэргэжлийн байгууллагууд өөрөөр хэлбэл энэ дээр чинь нөгөө мэргэжлийн брокеринг компаниас зөвлөж ажилладаг. Хурал хувийн хийгээс эхлээд нөгөө жижиг хувьцаа эзэмшигчд мэдээлэл хүрчүү, хуралд нь хэдэн оролцож тийм ээ санал эсрэг саналтай байсан хуралд оролцоог хувьцаа эзэмшигчний хэд байж гэдэг их нарийн юмуд гаргадаг. Тэгэхээр тэднэрт нь бол хорооны зүгээс тодорхой үүрэг чиглэлүүд өгч ажиллаж байгаа. 25,000 хүнийг багтаах сав Монголд байхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг тэдний сонирхлыг ямар механизмаар тэр төлөөлдөг. Тэр одоо тууц дээр нэг тэдний сонирхол байх хэрэгтэй шүү. Тэрийг ямар механизмаар Монгол улсад төлөөлдөг юм бэ? Зүгээр яг өнөөдөр явж байгаа процесс бол хувьцаа эзэмшигчдийн олон ийм мянган хувьцаа эзэмшигчтэй хувьцаат компаниуд мэрсэр биелдэ. Тэгэхээр энэ хувьцаат компаниудыг бол хурлын нь бол танхимаар болон цахим хэлбэрээр хийж болж байгаа. Өөрөөр хэлбэл хорооны баталсан зохицуултын журмаар бол цахимаар хийж орж болно. Тийм. Тэгээд хувьцаа эзэмшигч нартай бол одоо шийдвэр гарснаас хойш хувьцаа эзэмшигчийн орлогыг орлуулах шийдвэр гарснаас 40 хоногийн дараа хурал оролдуулдаг. Өөрөөр энэ хугацаанд жижиг хувьцаа эзэмшигч мэдээлэл хүргэх энэ боломжийг бүрдүүлнэ. Хувьцаа эзэмшигч нар бол юугаар цахимаар оролцох юм болцоод. Зүгээр энэ дашрамд яг таныг асуусан дээр бол хэлэхэд манай дээр өнөөдөр нөгөө хувьцаа эзэмшигчийг бүртгэдэг Кастодиан банкны үүргүүд одоо төдийлөн тийм хангалттай. Бусад оронд Кастодиан банк. Бусад оронд одоо хөгжсөн орнуудад бол Кастодиан банкуд маш идэвхтэй ажилладаг. Кастодиан банкн дээр энэ хувьцаа эзэмшигчдийн бүртгэлүүд хийгддэг. Өөрөөр хэлбэл өмчлөрхийн бүртгэлүүд хийгддэг. Тухайлсан бүртгэлүүд. Тэгэхээр Кастодиан банк тухайн одоо хувьцаат компани дээр одоо тодорхой нэг Кастодиан банкн дээр хэдэн хувийн хувьцаа эзэмш байна тийм ээ. Тухайлбал одоо дотоодын одоо нэг Кастодиан банкн дээр 10% хувьцаа эзэмшигч байлаа гэж бодъё л да. Нэг компани 10%. Тэгэх юм бол 10% эзэмшиж байгаа одоо магадгүй 1000 хувьцаа эзэмшигч байлаа гэж бодоход 2000 хувьцаа эзэмш 2000 болоо хуралд нь очиж санал өгөөд тэр чинь надад жижигүүд байгаа шүү дээ. Дих шаардлагагүйгээр Кастодиан банк 2000 хувьцаа эзэмшигчийг төлөөлөөд 10%-ийн саналын ирэхээр компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцоод явчихаар Кастодиан банк өөрөө маш мэргэжлийн институт байдаг. Дэлхий дээр бол тийм байдаг. Манай дээр шүү тийм болоогүй. Манай дээр бол одоохондоо харахандаа тийм болоогүй. Яагаад? За тэрийг ярихаар бол маш их зүйлүүд ярих гэдэг нь л да тийм. Хэмжээний асуудал байгаа тийм ээ. Ерөнхийдөө би тань түр хэлсэн нөгөө анх үүсэхдээ өмч өвчлөлт хэрэгсэл болоод ингээ өрсөн. Тухайн үед нөгөө үнцаас хөрөнгөний бирж дотроо үнцаасны төвлөрсөн хадгаламжийн бүтц байсан. За хоёул банкуудын IPO-гийн тухай хэдий үг асуумаар байна. Энэ 5-10% гаргачаад олон нийтийн болчтой гэж ингээд зарлаад байгаа ч одоо юу гэсэн үг юм? Яагаад олон нийтийн болчдгийг? Хэрвээ тэр шийдвэр гаргахад нь оролцдоггүй юм бол юуны чинь олон нийтийн байгууллага болчдгийг. Тэгээ тэр банкудаас чинь 5-10% гаргачаад хинийн тэр 5-10% худалдаж авсан хүмүүсийг төлөөлөд өнөдөр тооцоод нь орсон. Яагаад орохгүй байгаа юм? Энийг одоо та мэдж байгаа юу? Зохицуулдаг юм уу юу? Үгүй юм бол нэг хүмүүс хэдэн мөнгө аваад дээсэнтэй адилхан болчиход байна шүү. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол төр засгаас явж байгаа бодлогод ер нь олон нийтийн болгоны үндэсний компаниудыг ялангуяа банкуудыг гэдэг ийм бодлогын шийдвэрүүд гарсан. Тэгээд энэ шийдвэрүүдийн хүрээнд бол хөрөнгөний зах зээлийн үнэлгээ бол нэлээд өссөн. Энэ зах зээл дээр оролцогчдын тооч тэр хэмжээгээр нэлээд нэмэгдсэн байна. За тэгээ энэ хүрээнд бол компаниуд олон нийтэд хэдэн хувиа санал болох вэ гэдгээ бол одоо өөрсдөө шийдэж байгаа. Гэхдээ таны хэлж байгаа одоо олон нийтэд 5% гэдэг юм 10% олон нийт санал болгоод
тэрийг арилжаалаад олон нийтийн болчлаа гэдэг бол үнэхээр хангалттай байгаа. За манай хөрөнгөний биржийн шаардлагууд дээр ч би за олон улсын хөрөнгөний биржүүдийн шаардлага дээр доор хаяж 25-аас 30% олон нийтэд арилжаалж иж энэ бол одоо олон нийтийн паблик компани боллоо гэдэг ийм шалгуур шаардлагуудыг бол хөрөнгөний биржүүд тавьдаг. За манай дээр бол зүгээр энэ чинь нөгөө олон жил үйл ажиллагаа явуулсан томоохон банкуд гэхэд одоо зах зээлийн үнэлгээ нь бол хэдэн их нээдээр тоологдох хэмжээний одоо хаан банкны зах зээлийн үнэлгээ бол 2 их нээдийн зах зээлийн үнэлгээтэй тухайлбал энэ компаниуд бий болчлоо шүү дээ. Апу хувьцат компани гэхэд 1 их нээд гарангийн зах зээлийн үнэлгээтэй. Тэгэхээр манай дээр одоо олон өндөр хувиа юу гэдэг 30-аас 40% олон нийтийн болгоход эрсдэлтэй байгаа хүчин зүйл байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө талд нь мэрэгжлийн суур хөрөнгө оруулагч нар байхгүй. Тэгэхээр тийм хэмжээний хөрөнгө оруулагч нар байхгүй учраас нөгөө өндөр хэмжээний одоо 30-40% гэдэг юм уу 400-500 тэрбум төгрөгийн хувьцаа тийм ээ тухайлбал олон нийтэд ингээд арилжаалахаар тэр хэмжээний санхүүжилт оруулах хөрөнгө оруулагч нар тухайлбал байхгүй. За зарим салбарууд дээр бол одоо нэг тухайн хувьцааны одоо юу гэдэг нь 5-аас дээш хувийг гэдэг юм уу те мэрэгжлийн нэг хөрөнгө оруулагч нар авч болохгүй энэ төр гэсэн хуулиар бас хязгаарлалтууд бий. Тэгэхээр тэрнээс хамаарат ерөөхдөө бага түнтэй ингэ санал болгож байгаа. Зүгээр за ойлгож байна. Бодиттой байдлын тийм юм байна. Гэхдээ одоо гайгүй үнэлж өндөр хувьцаагаар 10% нэрэл 10% өндөр хувьцаагаар гаргачаад тэгээ дараа нь нөгөөдөл чинь санаатаагаар тэхгүй байх л да. Гэхдээ санаатаагаар ажиллаж ашиггүй болгомогцоо. Нөгөө муу хувьцаа нь 10 дахин унсныхан дараа буцаагаад худалдаад авчих. Одоо тийм орлого хийхгүй гэсэн одоо тийм юм аа байна. Гэхдээ одоо яг үндэсний том компаниудын хувьд олон нийтийн болно гэдэг бол маш том шалгуур шаардлага шүү дээ. Та өөрөө маш сайн мэдчихэж байгаа. Одоо за хөгжиж байгаа орнуудыг хэдүүл хөгжингүй орнуудыг ярихаа болий. За бид нартай адилхан энэ хөгжиж байгаа яг ийм одоо emerging market гэж ярьдаг тийм ээ. Энэ орнуудад үндэсний том компаниуд нь бүгд л public listed байна. Дотоодынхоо хамгийн багадаа дотоодынхоо хөрөнгөний биржээр л олон нийтийн болдог. А бизнес хийж байгаа том аж ахуйн нэгжүүдийн мөрөөдөл бол олон нийтийн болж чадвал тэр гадаадын Лондон, Токио тийм ээ. Лондон, Токио, Нью-Йоркийн биржүүдээр олон нийтийн болох тийм л зорилготой бизнес явдаг. Яагаад ингэдэг вэ гэхээр ерөөсөн тодорхой нэг бүтээгдэхүүний гадаад зах зээл дээр зарна гэдэг бол нэг өөр тийм ээ. Одоо магадгүй говь бол одоо ноолор бүтээгдэхүүний гадаадын хэд хэд орон зарж байна. Маш сайн. А гэтэл компанийн үнэлээ, засаглалын хувьд, ил тод байдлын хувьд, менежментийн хувьд, бизнесийн хувьд үнэлээд гадаадын мэрэгжлийн асар өндөр чадвартай хөрөнгө оруулалтын банкуд, сангууд тэр компанийг үнэлээд хөрөнгө оруулна гэдэг бол одоо ямар ч бизнес эрхэлж байгаа хүмүүсийн мөрөөдөл. Тэгжиж одоо урт хугацааны мөнгө олдно, санхүүжилтийн зардал буурна, капиталын олдоц илүү сайжирна, засаглал сайжирна, ийм болт байдаг. Онлын хувьд тийм. Тэгээд тэр ахаад тэр 7% буцаагаад авчих тийм тэрлүү зорж байгаа бодох тэрийг зорж байгаа хүмүүс тийм бодлого байхгүй л байх. Мэдээж тийм. Гэхдээ буцаагаад авчиж байгаа шүү дээ компаниуд. Тийм. Ингэж бодож байгаа. Одоо жишээ нь яг энэ том компаниуд бидний одоо энэ санхүү зохицол хорооны хэрэгжүүлж байгаа бодоод байгаа төлөөд байгаа гол ажил бол ерөөсөө л эхний ээлжинд энэ үндэсний том компаниудаа л олон нийтийн болгоё. Топ 100 компаниас өнөөдөр 10 орчим компани л олон нийтийн компани байгаа. Үлдсэн 90 компани нь хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу нөгөө LLC тийм Limited Liability Corporation гэдэг тийм хэлбэрээр л явж байгаа. Тэгтэл нөгөөдөл чинь үндэсний аюул том компани байгаа гэдэг. Тэгсэр яагаад LLC байгаад байгаа юм бэ? Энд чинь public listed компани биш юм уу гэдэг одоо гайхмар. Яагаад? Гайхаад байгаа. Тэгэхээр бид хэд бол ерөнхийдөө энэ том компаниуд олон нийтийн болгох дээр яг хөө энэ бол би бол энэ тухайлбал банкуудын IPO-г бол би үе шаттай гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл дотоодынхон хөрөнгөний зах зээл дээр тодорхой хувиа эхний ээлжинд санал болгоод паблик болж. Одоо хэд хэдэн банкуд тухайлбал гадаадын Лондон гэдэг юм уу, Нью-Йорк гэдэг юм уу, Нью-Йоркийн OTC гэдэг юм одоо хөрөнгөний биржүүд дээр гарах, өөрөөр хэлбэл давхар бүртгэлээ хийлгэх. Ийм боломжуудыг судлаад уулзалтууд хийгээл хурал цуглаануудад оролцоол ингээл яваад байгаа. Сая энэ оны хавар бид нар Нью-Йоркт хөрөнгө оруулагчдын форум хийсэн. Тэн дээр бол бид нар бүр OTC маркет дээр нь очсон. Тэгэхээр OTC маркет дээр бол энэ одоо нэг давуу юм нь дотоодын хөрөнгөний бирж дээр олон нийтийн буюу паблик болсон компаниуд гадаадын хөрөнгөний бирж дээр гарах тухай асуудал, шинээр бүртгүүлэх тухай асуудал байдгүй. Давхар бүртгэлээр очдог. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад одоо эдгээр бол цаашид одоо 30% гэдэг юм 20% нэмээд гадаадын
хөрөнгөний бирж дээр ингээ гаргавал илүү л нөгөө хөрөнгө оруулалтын боломж, liquidity, зах зээлийн мэдээлэл нэмэгдээд явах ийм боломж. Хоёрт нь бид нэг зүйлийг нэмээд хэлэхэд энэ дотоодын топ компаниудыг зүгээр та нар нөгөө одоо олон нийтийн болно гэдэг чинь Монгол хүмүүсийн бас нэг юундч байх шиг бизнес эрхлэгчтэй. Нөгөө одоо юу гэдэг юм барын толгой явснаас батхны одоо юу гэдэг лээ барын сүүл явснаас батхны толгой хар гэртээ хар багш гэртээ боогод ерөөсөө би энэ компани өөрөө л яаж болно. Тэрнээс тэр олон оруулж ирээл олон мэрэгжлийн орж би мэдгчгүүд эднэрт ингээд агтл маш олон давуу талууд байгаа. Ороод ирэхэд л хамгийн ихний ээлжинд л зах зээлийн үнэлгээ нэмэгдээл явчих. Тий. 30% хөрөнгө оруулалтын маш сайн менежментийн компани сангуудад худалдахад сангууд нь орж ивэл менежментийн нэгээ явахад зах зээл ядчил нөгөө өндөр хүүтэй зээл авах болж байгаа. Тий. Маш олон даваад бол тийм кейсүүч дотоод хувийн толгойн өвчин багсан да. Бизнесний гарт өгч байгаа юм. Манайхан яадаг вэ гэхээр нөгөө өөрөө ганцаараа бүх юм мэдээл тэгэл тэндээ ингээ хатаал тийм ээ өөрөө компани зарцуулаад тэгээд нөгөө компани эзэдүүчин зөвхөн ногдлаа шиг авчил компаниас хуваа хүртдэг ашгаа хүртдэг байхад ер нь өөр бусад юмар Германы том компаниуд чинь тэгэл гараад ирсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр жишгэрүүл явах хэрэгтэй. Ийм нэг асуулт байна. Цаг байгаа учраас би маш хурдан 2-3 асуултсан байна. Бонд орон нутгууд бонд гарч ирсэн, Улаанбаатар хот гаргасан, бусад аймагуудад гарах боломжтой тий онлын хувьд одоо хууль зүйн хувьд боломжтой болсон. Гэхдээ тэр бондын баталгаажлалтын асуудал нэг тэр бол тусдаа асуудал баг. Гэхдээ орон нутгийн бонд буюу мюни бонд гэж ярьдаг шээ мюнис гэж ярьдаг тий. Мюнисийг яагаад орон нутгаас авах хэрэгтэй вэ гэвэл тэднийх татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэтэй холбоотой механизмууд юу хийгдэж байна. Бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр бол Монгол улсын их хурл, засгийн газар, зохицуулагч байгууллагаас үйлчлэлтэй юм ажлууд хийгдэдэг байгаа. Энэ бол зөвхөн одоо орон нутаг юуны бонд биш тийм ээ. Засгийн газрын бонд биш. Өөрөөр хэлбэл компани бонд чинь хамаарч байгаа. 3 төрлийн ийм бондууд байгаа. Манай дээр компани бондууд бол нэлээдгүй гардаг болчихсон. Одоо та харж байгаа хөрөнгөний бирж дээрх арилжааны нийт багцын өмнө нь бол ерөөсөө л хувьцаа 70-80% байсан бол өнөөдөр компани бонд хамгийн өндөр дүнтэй арилжаалж байгаа. Хоёрт нь засгийн газрын бонд өнгөрсөн жилээс засгийн газрын дотоодын бонд арилжаалагдаад эхэлсэн. За хөрөнгө оруулалтын сангийн нэг жирхийн арилжаа бол бүр 20% нь эзэлж байгаа. Хувьцаа нэг 25 орчим хувь эзэлж байгаа компани хувьцаа. За тэгээд хөрөнгөөр баталгаажсан хүнцээс гээд олон юм бүтээгдэхүүнүүд арилжаалагддаг болсон. Юуны хувьд бол татварын хувьд бол нэлээд хөнгөлөлттэй байгаа. Өөрөөр хэлбэл бонд бол хувьцаанаас бол маш өөр төрлийн бүтээгдэхүүн тийм ээ. Эрсдэл багтай компани хөрөнгөөр гэдэг юм уу засгийн юугаар тусгаар баталгааждаг тий. Бид нар бол жишээ нь топ 100 компаниг эхний ээлжинд та нар бонд гаргаад байгаа чи. Олон нийтээсээ санхүүжилт аваад хугацаанд нь төлдөг, олон нийтийн итгэлийг олсон ийм үндэсний компаниуд ядаж эхний ээлжинд болооч гэдэг хөтөлбөрийг танхимтай хамтраад хэрэгжүүлээд өнөөдөр олон нийтийн компаниудаас тухайлбал яг энэ жил сая одоо бид нар хөтөлбөрөөр 4 сард зарласан. Тэрнээс хойш 7 сард 2 компани дотоодын бонд гаргаж байгаа. Бид нэр сүү хувьцаат компани шунхлаа. Тэгээд энэ дээр бол маш дуртай хөрөнгө оруулагч бол ерөөсөө цан цохол нэг 5 минутанд л тас гээл аваад босчих. Хөрөнгө оруулагч ямар ихтэй юм гэхээр өгөөж мэдээж өндөр байна. Хоёрт нь үндэсний том компаниуд нөгөө бизнес тогтцсон цаана асар их хэмжээний хөрөнгөтэй учраас эрсдэл бага байна. Гуравт нь хүүгийн боломж байна. Өөрөөр хэлбэл бондын үндсэн төлбөрийг төлөөд хүүгийн төлбөрийг төлөхөд хүүгээс нь бондын үгээс өнөөдөр 5% дотор авч байгаа. Хөрөнгөний бирж дээр арилжаалагч байгаа бондын төлбөр 5%. Тэгвэл банкны хадгаламжийн үе 10% байгаа шүү дээ. Тэгэхээр ийм ач холбогдолтой байгаа. Өнөөдрийн байдлаар орон нутаг нийслэл бол бонд гаргаж байна. Анх удаа одоо Монгол улсад нийслэл 2023 онд баха 500 тэрбум бонд гаргаад энэ дотоодын санхүүжилтүүд эрчим хүч энэ нийт бүтцийн төслүүдээ бол санхүүжүүлээд явж байгаа. Аймагуд өөрөлд орлого төвлөрүүлдэг, өөрөө орлого олдог нэг 5-6 аймаг байна. Тий 6 аймаг. Тэгэхээр энэ аймагуудаас бол одоо хамгийн өндөр орлого төвлөрүүлдэг тодорхой аймагуд бол одоо бонд гаргах талаар судлаад явж байгаа. Энэ дээр бол хамгийн гол шаардлагууд нь бол нөгөө засгийн газар, сангийн яамнаас энэ чөөрөө төсвийн нэг бүрэлдэхүүн байдаг учраас тэндээ. Хорооны хувьд бол нөгөө хөрөнгөний зах зээл дээр арилжаалагддаг гол бүтээгдэхүүнүүд болох бондын төрлүүдийг л нэмэгдүүлэх тийм одоо шаардлагатай гэж хэлж байна. Тэгсэн мөртлөө манай бондын хүү бол өндөр байгаа. Арилжааны банкаас өндөр байх ёстой шүү дээ сонирхлын татхын тулд. Тэгээ гэх мэтээр энэ ер нь арилжааны банкуудынх нь энэ зээлийн хүү бууруулах ганцхан томоохон хэрэгсэл бол альтернативны буюу хөрөнгөний зах зээл рүү мөнгө оруулахаа гэсэн юм онд явж байгаа шүү дээ. Гэтэл энэ хөрөнгөний зах зээл рүү оруулахдаа нөгөөдхөөс өндөр хүүгээр оруулж байгаа шүү дээ. Тийм учраас энэ сонирхлыг байхын тулд үнэхээр ядаж 5% татварын хөнгөлөлт нь бол чухал юм байна тийм үү? Яг үнэ. Одоо сүүлийн асуулт Монгол улсын даатгалын зах зээл дээр тулгарч байгаа хамгийн том
сорилт юу байна өнөөдөр? Монгол улсын даатгалын зах зээл одоо үндсэндээ 2000-ад оны ихэнх үе дээрээ л үндсэндээ гацчихад байгаа. Товчхоноор дүгнэхт. Яагаад тэр? Олон төрлийн даатгалын бүтээгдэхүүнүүд бол байхгүй байна Монголд. Ялангуяа урт хугацааны даатгал одоо усаагаар хэрэгтэй байдаг. Урт хугацааны даатгал буюу тэр life insurance гэж нэрлэдэг. Энэ даатгалын бүтцэл Монгол улсад өгч чадахгүй байна. За нийт даатгалын салбарын одоо хөрөнгө дотоодын бүтээгдэхүүн 1% хүрэхгүй шүү дээ. 1% хүрэхгүй байна. 2003 оны 3% байна. 2% байна. Заавал даатгалын төрлүүд ерөөсөө нэмэгдэхгүй байна. Заавал даатгалын төрлүүд нэмэгдэхгүй байна. За заавал даатгалын төрлүүд өөрөөр хэлбэл нэг орчин тойрондоо эрсдэл үүсгдэг бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, мэрэгжлүүд бол заавал даатгагддаг. Одоо Америк аль дүрмүүд дэлбэрэлт бүх заавал даатгагддаг. Америкт хуулиараа заадаг юм биш үү? Заавал даатгах тийм. Нөгөө талаас одоо энэ төрийн хяналтын чиглэлийг хэрэгжүүлж явдаг. Ялангуяа одоо мэрэгжлийн алт гэж байгуулга байсан тийм. Тэрний одоо олон төрлийн тэр ажлын байрны дүгнэлт гэдэг юм уу. Тэр чинь нөгөө гол нь иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах гэдэг байгаа шүү. Тэр үйлчилгээнүүдийг даатгалын бизнес даатгал бол бүрэн хамгаалж байна. Өөрөөр хэлбэл энэ дээр тохиолдол үсээд энэ одоо цайны газараар үйлчлүүлсэн иргэнд хоолны ордлого магадгүй болох юм бол даатгалын компани өмнөөс нь охирлын маргадуулаарай гэхэд даатгалын компани тийм эрсдэл үүсгэхгүй төлөө бүх юм хангана. Эмч, хуульч, өмгөөлөгч гэдэг. Тэгэхээр ийм даатгалын төрлүүд бол одоо Монголд бол үндсэндээ хуулиараа одоо машины даатгал байна, жолоочийн даатгал байна. За тэгээд өөр ганц нэг юм даатгал байна. Нэгдсэн ийм платформ даатгал байхгүй байна. За урт хугацааны даатгалууд одоо харин би зөвхөн урт хугацааны даатгалын төрлүүдийг бий болгож байгаа. Төрлүүдийг болгож ялангуяа одоо моргежийн даатгал тийм моргежийн даатгал. Хүний нөгөө 20-оос 30 жилийн хугацаанд даатгалдаг, урт хугацааны даатгал хийдэг энэ бүтцийг ойлгохын тулд моргежийн даатгалыг одоо урт хугацааны даатгалын хэлбэрлөө шилжүүлээд ингээд явж байгаа. Тэгэхээр урт хугацааны даатгалууд ингээд болсноос таны нэг бид эхлээд ярьсан даатгалын сангууд бий болно. Даатгалын урт хугацааны даатгалын сангууд бий болохоор тийм тасар их хэмжээний мэрэгжлийн мөнгөтэй, чадвартай тийм бүлүүд үүснэ. Асар том эрсдлийн сан үүснэ. Угаасаа энэ зах зээлийн хөрөнгөний зах зээлийн хөгжлийн их том тоглогч нар нь бол урт хугацааны сангууд байдаг. Даатгалын сан ганцаараа дэлхийд их том сан шүү дээ. Яг үнэ. Ер нь аль ч улсын хамгийн том сан бол олон жил хэрэгэлдэг хувь хүний тэтгэврийн сан байдаг. Тэтгэврийн сан чинь бол одоо та нартны хамаагүй болчихгүй. Яг тэтгэврийн сан бол нэг засгийн газар нийгэм хамгаалалт хөтөлмөрийн яам тий тэрний хүрээнд явдаг. Ерөнхийдөө тэтгэврийн сан, даатгалын сан, за ингээд баялагын сан, за хөрөнгө оруулалтын сан гэдэг урт хугацааны юм томоохон сангууд үүсчээж энэ хөрөнгөний зах зээл дээр харин яг тийм тэгжээж л одоо энэ том компаниуд гарна айхгүй гардаг болно. Эргээд жижиг хөвцөө эзэмшигчнэр хохирдгүй болно тий. Саяын битээр өнөөдөр ярьж байгаа бүх зүйлүүдийн цаана урт хугацааны том мөнгө улс оронд юу нь байна, хаана байна, тэрийг бид яаж авч явж гин гэдгээс хамаарна л гэж л тийм ээ. Тийм л зохицуулттай болоо. За энэ хизээж дуусахгүй тийм том яриа байна. Дуусахгүй яриа гэдэг шиг. Ямар ч хэлсэн өнөөдрийн байдлаар энэ Монгол улсын хөрөнгөний зах зээл санхүүгийн зохицуулах хороо нь яг юу хийдгийг энэ одоо нэг тийм твэрч амжихгүйгээр том мод твэрчээд байгаа шиг санагдаад байгаа байхгүй бас. За ийм том ажлыг хийж байгаа хүний хувьд та өнөөдөр энэ зах зээлийн тухай ийм өргөн мэдээлэл өгсөн талархаж байна. Тэгээ танах зохицуултын оронтой хасахаар 190 хүнээс 20 хүний хас гэсэн даалгавартай байгаа гэж би сонссон. Амаргүй идэл байгаа тий. За танд их баярлалаа. За баярлалаа таны ажлын мэдээ. За хүн үзэгчдээ өнөөдөр de facto нэвтрүүлгийн зочноор санхүүгийн зохицуулах хорооны дарга Түндвийн Жамбаа жамц оролцлоо. Баярлалаа. King Tower Apartment Бэлэг улсын Rainiers брендийн шилэн фасадтай оршин суугчдад зориулсан 5 тухтай орчин бүрдүүлсэн цэлгэр уужим орон зай бүхий 60-аас 154 м квадрат 2-оос 5 өрөөний сонголттой орон сууцнаас төлбөрийн таатай нөхцлөөр худалдан авах боломжтой. King Tower Apartment 6 дугаар ээлжийн орон сууцанда та бүхнийг урьж байна.